сайн байна уу? За би иргэн ирлээ. Хамгийн сүүл хизээ бичлэг хийсэн санахгүй байна. Гэхдээ ер нь бол химийн тавшир. Ер нь бол юу гэж утсан бэ гэхлээр за мэдгүй ер нь бол ажил амьдрал завгүй болоод бичлэг хийхээ болсон. Гэхдээ би хоолоо ер нь бол хийчихсэн. Тэгээд одоо дахиад дахиад нэг бичлэг хий гэж доо тэгээд өнөөдөр завтаа болохоор бичлэг хий гэж бодлоо. Тэгээд өнөөдөр хүнсээ цуглуулсан. Тэгээд хүнсээ цуглуулсан хүнсээрээ би яг нэг тодорхой хоол гэхээсээ илүү meal prep гэд байдэн штэ. 3-4 хоногийн хоолыгоо урьдчилан бэлдээд хөргөчөндөө хадгалцдаг. Тэгээд тэрийг ингээд ажлын өдөр завгүй байх ч юм уу те амьдрал завгүй байх юм бол тэрнээсээ аваа идчихдэг. Тэгээд тэгэж би ер нь бол нэг салаатаар хальт өмнө 7 хоног хийж үзсэн байхгүй юу. Гэтэ энэ удаа бүр яг жинхэнэ хоолоор те төмс ногоогоор юмнуудаа хий гэж бодоод тэгээ тэрийгээ докюмент хийж бичлэг хийж бодсон. Тэгээ ямар ч гэсэн эхлээд би цуглуулсан хүмүүсээ үзүүлээ. Ер нь бол 100 болж байгаа болохоор би жин хасыг гэж бодож байгаа байхгүй юу. Жин хасыг гэж бодож байгаа. Тэгээд салаад ногоо ахиухан ер нь бол авсан. Тэгээд уураг бас авсан. Тэгээд за үзүүлцгээе. За тэгээ ер нь бол төлөвлөгөөгөө ярих юм бол шүү дээ. Миний төлөвлөгөө бол ингэх байгаа заяа. Суун тэгээд хүрмэн анжи хоёроо жижигэн хичээд хутгаад тэгээд тэр бол нэг хоолны хажууд иддэг нэг тийм салаат маягаар би ашиглая гэж бодож байгаа. Тэгээд дагсаа болохоор би ер нь бол сой сос тэгээд хүнжлийн үр мөртөө хольж молоод тэгээд шарчий гэж бодож байна. Тэгээд юмсан энэ хоёрыг би зүгээр ямар ч туршиж мэрээ энэ нэг ийм хүү заяа. Нэг ийм хүү харагддаг. Энэ арай царайлаг харагдаж байгаа. Тэгээд яг үний эрэхтэй энэ хоёрын хоорондох үнний ялгаа нэг том биш заяа. Төгрөгөөр бодох юм бол яг энэний нэг ширхэг нэг 11 мянга төнгүүд нь энэний ингээд энэ нь 16 мянга. Тэгэхээр баг энэ илүү ашигт энэ хоёрын ижлэхэн загас муу юм болов. Миний ус буслаад байна. Тэгээд би энийг болохоор ер нь бол ингээд өөрийнхөө carb буюу нүүрс усаараа ашиглая гэж бодож байна. Нөгөө нэг чихэрлэг төмс. Тэгээд чихэрлэг төмсөөс яхан дээ махтаага салаад малтайгаа хамт идүүл гоё юм болов гэж бодсон. Тэгээд дахианы махаа болохоор загсны нөгөө нэг юу салмон хоёроо ээлжлээд ер нь идэх бол diversify your portfolio. You know what I mean? Тэгээд бодсон дээ жимснүүд яг зүгээр нөгөө снэклах юм бол одоо эрүүл снэклэх гэж би бодоод тэгээд жимснүүд болсон. Тэгээд жимснүүд бол meal prep-д орохгүй угаасаа идэхийг хүсүү гэдэг. Ягаад гэвэл жимс тэр ерөөсөө тийм хүндрэлтэй хичээлдэг. Салаатын навчууд болохоор ер нь бол дахианы махаа одоо төмстэйгөө биш. Яг дахианы махаа салаатын навчнуудаа помидортой ингээд холиод идчихвэл зүгээр бах гэж би бодоод помидор үрцэн интертэй холиод тэгээ авокадо бас байгаа хгүй надад тэгээд тэдрийгээ хайлж малаад тэгээд юу муутай энэ минь хайлж малаад тэгээд би бас хэдэн өндөг аль хэдийн би meal prep ер нь бол жоох ихэлсэн өндөг буцалгацсан. Тэгэхээр ер нь бол ингээд бэлдэх шаардлагатай юмнуудад бэлдэн. Тэгэхээр ийм хүмүүнүүдэд ер нь бол баг өөрсдөө meal prep. Ер нь бол баг болцсон. Ямар ч тийм боловсруулах шаардлагагүй гэсэн үг. Тэгээд тэнгууд нь боловсруулах шаардлагатай юм бол би энийг болохоор өндөгтэй холиод тэгээд ингэж ирчээд тэгээд өндөгтэйгөө холиод хоёр тишээ харуулад тийм шарсан crispy zucchini slices ер нь олно гэж бодож байгаа. Тэгээ энэ бол нэг тийм хүү. Тэгээ авокадо тофугаа болохоор зүгээр шарий гэж бодож байна. Зүгээр л хоёр талыг шарлуулаад тэгээд снэкер тэгээ моцарелла болохоор яг нөгөө салат хийхэр ч юм уу тэр үедээ идэх гэж бодож байна. Тэгээд тараагүй бол жимс мэмстэй гэж юм те өглөө орой нэг цаг хэлээрээ ууч муу гэж бодож байна. Тэгэхээр яг үний хэрэгтэй надад бол бэлдээд тахны юм олон авах. Төмсөө арилгах нь, луунгаа арилгах нь. Тэгээд эднэрийгээ бэлдээл махаа шараал. Тэгэл баг болоо юм уу та. Тэгээд хапс бэлдээ. Ингээд сонссон амар гоё. Тэнгүүтээ тийшээ би бас энийг ашиглаад юу яа гэж бодсоохгүй юу? Нөгөө нэг wrap бэлтчий. Тэгээд дараа нь ингээд шууд бэлэн хоол идмээр хам шууд бэлэн wrapтай. You know what I mean? Ингээд хоолоо бэлдэх шат маань эхэлж байна. Хамгийн түрүүнд
төмөс, луван, зукини гэ бүгдээрингийн угаагаад тэгээд за ямчтгүний хэрчээд буцалгаад тэгээд зукинийг болохоор өндөгтэй холиод тэгээд шарах дүв бүнүүдээ хэрчээд дахианыхаа цээж махаа хэрчээд тэгээд сармас дахианы махтагаа жоохон хольж харъя гэж бодоод тэгээд загсны нөгөө нэг түүхий загсанстаа амар зүгээр хэрчээд ямар ч ясгүй байсан. Тэгсэн чинь нөгөө нэг царайлаг нөгөө загс маань амар их ястай тэгээд арьс марсын салах гэж бас жоохон төвхтэй байсан. За тэгээд миний төмс аль хэдийн ингээд бичлэгэн дээр бол ингээд буцлаад дуусж байна. Хамгийн түрүүнд болохоор мах биш дүүпүнээсээ эхэлж бол шарсан. Тэгээд дүүпүнийхаа араас болохоор тийм дүүпийг шараалын шарсаар за тийм дүүпү. За дүүпүнийхаа дараа зукинигийн өндөгтэйгээ шараад тэгэхээр эхлээд ер нь бол мах биш юмнуудаар эхэлсэн зүгээр юм болов гэж утсан. Мэдгүй ягаад чи нэг тийм тгий санагдаад идэгий. За тэгээд эхлээд нөгөө амархан гიშцэн хүлдүү салмон шараад араас нь нөгөө үдийгээ ч гэсэн хамаг өөр бусад юмнуудаа ч гэсэн шарна шүү заяа. Зүгээр бичлэгэн дээр амар урт болох гэдээсэн болохоор ганцхан салмонаа шарснаа үзүүллээ. Бараг 2 цаг боллоо. Гэхдээ дууслаа. За ингээд төмсний ногш төмсний ногш салаад дахианы мах дүпүү загас тэгээд нөгөө нэг юм. Тэгээ манай талах энэ талхаа одоо угааж байгаа тэгээд бас хэрчсэн одоо тэгээд уудлаад үлдөгч нь хийнэ. За ингээд finished.